Энэ дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байх шиг байлаа. Тэгээд ер нь улсын хурлын гишүүн гэж бас Монгол улсын иргэн шүү дээ. Тэгэхээр нэг хууль тогтоомж үйлчилдэг байх хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр тийм ажилгүй ажлын дээр нэмэгдэл олох ёстой бол бусад иргэдтэйгээ ижил төвшөндөл байх хэрэгтэй. Заавал тэр 12 сарын салхины авж ээж тэр нууцыг хадгалдаг тийм зүйл гэж байхгүй байх гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр тэрийг заавал авах шаардлагагүй. Цалин мөнгөний хувьд бол бас заавал тийм өндөр цалин аваад шаардлага бас байна уу гэж харж байгаа. Янз бүрийн саналууд гарч ийн. Гэхдээ эдгээр үнэхээр ажил хэрэг саналууд гараад байна уу? Зүгээр ард иргэдэд таалагдах гэсэн үүднээс ингэж яриад байна уу? Үнэхээр бас ажил хэрэг саналууд гарч байгаа бол тэрийг ажил хэрэг болгож явах зүг баг тийм. Өнөөдрөөс эрүүл мэндийн даатгалын ерхий газар шинэ удирдлага бас засгаар ороод томилголоо. Та ер нь шинэ удирдлагын томилогдсон энэ удирдлага дээр бас ямар хүлээлттэй байна? Сангийн нөхцөл байдал чиглэл цаашид бас ямар хуваачнуудыг төвлөрч ажиллах их шаардлагатай гэж харж байгаа юм. Энэ шинээр өнөөдөр даатгалын ерхий газрын удирдлага бас төрийн албанд ажиллаж байсан туршлагатай санхүү эдийн засаг хуулийн мэргэжилтэй тийм хүн томилогдсон байна гэж өнөөдөр тэр томилгооноос нь харсан. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн энэ сангийн үйл ажиллагааг авч явах гэж байгаа. Энэ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн чиглэлийн яг бодлого үйл ажиллагааг тодорхойлж авч явах газар биш байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерхий газар. Яг энэ сан дээр явж байгаа эрүүл мэндийн чиглэлийн бодлого үйл ажиллагааг бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гол бодлогоо гаргаж чиглүүлж авч явдаг. Тэгээ сангийн санхүүгийн чиглэлийн энэ байгууллагыг санхүүгийн эдийн засгийн мэргэжилтэй хүн удирдаад явахад бас нэг бүр тийм болохгүй харшлах зүйл байхгүй болов гэж бодож байна шүү. Эмч эмчид бол эмчнэр маань ажил аялзаалт бол өчтөр орой мэдэгдээд үндсэндээ эх 7 хоногт ажиллах аялалт бол эхэлнэ гэдэг мэдээлэл бол өгчөөд байна. Яг үүнд бол бодохоор олон нийтийн дундаас нэлээд нөхцөл байдал яах вэ гэдэг асуудал бол орж ирсэн. Тэгэхээр эмчнэрийн цалингийн нэмэгдээр ямар шийдэл явах ёстой гэж таарж байна. Харин тэгэхээр өнөөдөр мэдээлэл өгөөд 5 хоногийн дараа буюу 11 сарын 13-ны өглөөс ахуулаад ингээд ажил хаях нөхцөл байдал үүслээ гэдэг энэ мэдээлэл өгч байгаа тийм үү. Тэгэхээр энэ хүртэл энэ хугацаанд хамгийн гол нь эрүүл мэндийн яамтайгаа засгийн газартайгаа Монголын үйлдвэрчний хэвлэлийн эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хэвлэлийн маань уулзалтаа хийгээд энэ зөвшөлтсөл хүрэх нь л хамгийн гол зүйл шүү дээ. Эрүүл мэндийн салбар бол их онцлог ажил хаях юм бол ард иргэд эрүүл мэндээр охироо зөксөхгүй амь насаараа охирох ийм маш том эрсдэл байдаг. Тэгэхээр энийг тэр ажил хаях хэмжээнд хүрэх энэ асуудал маань шийдэгдэхгүй хаа гэж харж байгаа. Энэ дээр бол аль тал нь нэлээд хугацтай хандах хэрэгтэй. Засгийн зүгээс ч тэр энэ үйлдвэрчний хэвлэлээс ч тэр манай салбарынхны хувьд ч тэр ажил аялалт бол тэгж аль нь бол их тийм хүсэж байгаа зүйл бол байхгүй. Үнэхээр нөхцөл байдал хүнд байгаа учраас энэ зүйлийг бас ийм шийдвэрүүдийг үйлдвэрчний хэвлэл гаргаад ингээд эрүүл мэндийн яамд хүргэж байгаа байх. Тэгэхээр энэ 11 сарын 13-ны хүртэлх хугацаанд зөвшөлтсөл хурж ийн асуудал шийдэгдэх байх гэж харж байгаа. Ер нь төсөвт хэмжээний боломж байгаа гэж ер нь харж байна. Нөгөөдөөр дөнгөж сайхан бид багш нарын цалин дээр бол эх онд үе шаттайгаар 76% нэмэгдүүлэхээр бол болцсон байна. Араас нэмчнэрийн асуудал ер нь төсөв эргээд ачааллаа даах уу гэдэг асуудал. Гэхдээ ер нь их хөндлөө шүү дээ. Төсөвчсээ боловсролын салбарынх нэг нэлээд өндөр хуваар нэмжлээ. Дахиад эрүүл мэндийн салбарынх нэмнэ гэх юм бол ингээл чи нэгэн төсвийн хүрээ хязгаар гэж байгаа. Тэрэндээ тааруулаад орлого зарлагаа тооцоолцсон. Тэгэхээр эрүүл мэндэд нэмсэн тохиолдолд дахиад бусад салбар урсгал зардлаас хасах ч юм уу иймэрхүү хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ бүгднийгээ тооцоолоод тодорхой хэмжээгээр бас нэмэгдүүлэх нь зөв л байх гэж миний хувьд харж байгаа. Их бол эрүүл мэндийн салбарынх маань өнөөдөр их хүссэндээ ажил хийх гэдэг зүйл биш шүү дээ. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа учраас ийм хэмжээнд хүрчээд байна. Тэгэхээр энэ дээр төсөв дээр бас тодорхой хэмжээний багч болтгоо өөрчлөлтүүдийг хийх засгийн газрын зүгээс эрүүл мэндийн сайдын зүгээс бас энэ
даатгалын санд төвлөрүүлэх мөнгөн дээр онцгой анхаарч эндээсээ ямар хэмнэлтүүдийг хийж болох уу? Яаж үр ашигтай зарцуулалтуудыг хийгээд бас цалин мөнгөний тодорхой хэмжээг нэмэгдүүлж болох уу гэдэг энэ зүйлүүд дээр гарц гаргалгаа гаргах л ёстой гэж харж байна.